Хайцгаа. Миний өнөөдрийн бичлэг нэмэх 18 бичлэг байгаа. Хүчингийн иргэн талаар ярина. Тэгээ Яспот үг хэллэг ашиглах болохоор хэрвээ чи аав ээж хагчийнхаа аккаунтнаас орж ирээд үзэж байгаа бол миний бичлэгийг үзэж болохгүй. Хэрвээ таны хүүхд чиг энэ бичлэгийг үзгээд эхлүүлээд таны чихэнд чинь сонсогдвол шууд утсыг булааж аваарай. Ер нь л миний бичлэг дандаа уг нь хүүхдэд зориулаагүй бичлэгнүүд байдаг. Би тохирхон дээр эзэн тэгж хийж өгдөг. Тэг үнэхээр таны хүүхд чинь одоо орж үзээд байгаа бол би ингээд хүүхдүүдийн чинь утсыг ингээд яагаад тэгээд урагтан дээр нь очиод ингээд тохируулж чадахгүй шүү дээ. Тийм болохоор хяналт тавих хэрэгтэй хүмүүс нь та нар шүү. За бичлэгэндээ орцгоё. Миний одоо энэ ярих гэж байгаа бүх зүйл яг 100% баттай бол биш. Одоо миний ярих гэж байгаа хүмүүсийн эргэн тойронд маш ойрхон ажиллаж байсан хүмүүсийн ярилцлага байгаа. Тэднийг орчуулж хүргэнэ. Гэхдээ яг үнэ ярьж гэнэ уу, худлаа ярьж гэнэ үү гэдэг нь батлагдаагүй. Худлаа гэдэг нь ч батлагдаагүй, үнэн гэдэг нь ч батлагдаагүй зүйлүүд байгаа. Тийм болохоор миний ярьсан бүх зүйлээс дүгнэлтийг хийх хүмүүс нь та нар шүү. За өмнөх бичлэгэн дээр PDD Puff Daddy гэдэг хүний тухай ярьжсэн те. Найз охин 10 жилийн турш хүчирхийлжсэн. Насан туршаагүй охтуудыг ер нь 90-ад оноос 2000-ад он гээд хүчирхийлж, биеийг үнэлүүлж, найзуудтайгаа нийлж бүлэглэн хүчин хийж мэжсэн гэж ярьжсэн штэ. Тэгсэн чинь Puff Daddy ганцхан эмэгтэй хүмүүсийг хүчирхийлдэггүй, насан туршаагүй эрэгтэй охтуудыг бас хүчирхийлдэг байсан гэсэн мэдээ байд юм байна. Puff Daddy залуухан жоохон насан туршаагүй эрэгтэй охтуудтэй бэлгийн харилцаанд орох туртай гэсэн юм яриа байдаг. Тэгээ түүний хохирогч нар донд болохоор Usher, Meek Mill, Justin Bieber гэх мэт маш алдартай хүмүүс байгаа. Usher-ийн хувьд гэвэл Usher 14 настай байхдаа Puff Daddy-тэй амьдарч исэн. Тэр үед Puff Daddy 23 настай байсан. Тэгээ 9 насны зөрүүтэй. Тэгээ хамт амьдарч байгаа хугацаанд Puff Daddy Usher-ыг за би чиний хөгжмийн карьерийг чинь гоё тэлж өгье, чамд багшилж өгье гэх нэрийн дор хамт хажуудаа байлгаад тэгээд тэр хугацаанд түүнд бэлгийн хүчирхийлэл үлдчихсэн байж магадгүй гэсэн яриа бас байдаг. Тэгсэн чинь Jaden Smith-ийг ээж нь тэр Puff Daddy-д ингээ өгсөн гэж байна. Наад хүүхдтэйгээ баг юу өгснэ хий гэд ингэж өгсөн гэж байна. Зөвхөн Smith-ийн гэр бүл шүү дээ. Will Smith, Jada Smith, Jaden Smith, Willow Smith гэдэг ийм дөрвөн гишүүнтэй гэр бүл байгаа. За тэгсэн чи яг Will Smith их нартайгээ яг ийм cult буюу яг ийм буруу шашны нэг тийм буруу үзэл баримталтай нэг юм бүлэг тариалагддаг байсан гинэ. Одоо энэ бүлэгт нь мэдээж маш яс бус бүр таны төсөөлж чадахгүй тийм үйл явдлуудыг хийн. Дээрэс нь ингээд нэг юм өргөл золиос гарах хэвээр. Тэгсэн чинь Jada Smith одоо энэ cult-ийнхаа хүрээнд хүүгээ золиос болгосон гинэ. Jada Smith болон Will Smith хоёр хоёулаа bisexual гэж байна. Bisexual гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хоёул ингэ сонирхдаг гэсэн үг. Тэгээ энэ хоёрын гэрлэлт нь болохоор зүгээр өөрсдийнхөө тэр балиар бусармаг явдлаа нуух гэж ингээд номны нүрээ ингэж гоё гэр бүлээр ингэж хийчээд тэгээ ард нь ингээ хамаг заваа юмаа хийдэг байсан гинэ. Тэгээд нодлон 2023 онд Jada Smith ч өөрийнхөө намтар номыг гаргаж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр номон дээрээ Will Smith тэр хоёрын харилцаа аль дээр дууссан, салаад 7-8 жил болж байгаа. Тэгээд салсан гэдгээ олон нийтэд зарлахгүй байгаа гэдгээ бас ингэж хэлж ирсэн. Тийм болохоор ер нь л ингээд олон нийтэд ийм төгс гэр бүл гэсэн зураглалыг үүсгэхийг хүсдэг. Тэгээд тэргээрээ өөртөөхөө хийж байгаа муу мухай юмыг харуулахыг хүсдэггүй гэж ойлгож болно. Энэ хоёрын хуурамч гэрлэлт байсан гэдэг юу баталж байгаа вэ гэхлээр Jada Smith чан August гэдэг залуутай үерхчихсэн. Тэр залуу нь болохоор төрсөн хүүгийнх нь найз. Хүүгийнхаа найзтай үерхчихсэн. Тэгээд ихтэй жогролт гэж хэлээд байгаа. Puff Daddy ч ер нь ингээл амар хүчирхийлэгч, ир юмгүй хамаагүй хүчирхийлдэг, зоддог. Ингээл аим шиг хүн гэдэг нь ингээд тодорхойлчихж байгаа шүү дээ. Тэсэн чинь Will Smith, Puff Daddy хоёр амар сайн найзууд гинэ. Маш олон жилийн хугацаанд найзалж байгаа. Тэгэд Will Smith түүнийг ийм балиар юм хийдэг байсан гэдгийг мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Одоо ямар ч хүмүүс хоорондоо найзлахын тулд ямар нэг ижил төстэй зам чанартай байдаг те. Ядаж хамт суугаад юм ярихад, ууж явахдаа ингээд юм ярихад vibe нийлхийн тулд адилхан зүйл байж л таараа. Тэгсэн чинь Puff Daddy гэдэг тийм аимшиг муухай хүнтэй Will Smith тэр хоёрын голдыг адилхан юм юу байх вэ? Маш олон эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, найзуудтайгаа нийлж байгаа хүчирхийлдэг, биеийг үнэлүүлдэг гэдгийг Will Smith мэдсээр иж яагаад ийм олон жилийн хугацаанд найзалсан бэ? Яагаад гэвэл өөрөө бас тэр Puff Daddy-гийн зохион байгуулдаг Freak Offs гэдэг ийм шоу үзэсгэлэгт нь энэ бүлгэмд нь өөрөө харьяалагддаг. Энэ бүх зүйлийг бүгдийг мэддэг, өөрөө гар бие оролцдог болохоор найзлаад байгаа. Puff Daddy Freak Off гэдэг ийм шоу таахгүй юу? Freak Off гэдэг нь болохоор гажгуудын одоо ийм шоу гэж ойлгож болно. Тэгээ энэ дээрээ бүр ингээ маш балиар зүйлүүд хийдэг. Энэ шоунд нь хийхэн очдог гэж Will Smith-ийн гэр бүлийнхэн хүүхдүүд нь биш их нэртэйгээ Justin Bieber очдог байсан, Usher очдог байсан, Meek Mill очдог байсан, Brashear Gray гэж залуу очдог байсан. Маш олон хүмүүс одоо тэр Puff Daddy-гийн Freak Off гэдэг ийм шоунд нь харьяалагддаг, тэр бүлгэмд нь харьяалагддаг. Puff Daddy, Will Smith хоёрт маш олон ийм нас биеинд хүрээгүй
хохирогч нар байгаа гинэ. Тэгсэн чи тэр дунд нь хэн байгаа гэж төрсөн хүү болох Jaden Smith байгаа. That Will Smith, Jaden, he was sharing emails and you know Bilal. За Bilal гэж юм бэ гэхлээр Will Smith-д өмнө нь туслахаар ажиллаж исэн залуу. Нэг ярилцлаганд ороод тэгээд Will Smith бол ингэжсэн тэгжсэн гэдээ баах юм ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр талаар би бичлэгэн дээр үргэлжлүүлж ярина. Тэгээд энэ эмэгтэй Jaguar Wright гэдэг эмэгтэй яг тэр Bilal гэдэг залуугийн подкастыг сонсчоод тэгээд тэр хүнд хандаад чи Will Smith хүүгээ хүчнэжсэн гэдэг мэдж байгаа сте гэд ингэж хандаж хэлж байгаа. Төрсөн хүүгээ найзтайгаа нийлж ин бэлгийн хүчирхийлд үлдэж ин бэлгийн дарамт үлдэж ин. Will Smith яг хүүгийнхаа урал дээр үнсгэж оролдож байгаа бүр үнсэж байгаа маш олон бичлэгүүд интернет дээр байдаг байхгүй юу? Маш олон ярилцлагын үеэр нэвтрүүлгүүдийн үеэр яг хүүгийнхаа урал дээр ингээ үнсэж байгаа. Бүр жоохон байхаас нь эхлээд том болох хүртэл. Энд дээр та нар дундаас эрэгтэй хүн заяа одоо энийг үзэж байгаа эрэгтэйчүүд аавууд хүүгээ урал дээр нүсдэг үү? Эрэгтэй дүүгээ урал дээр нүсэх үү? Эрэгтэй хүн эрэгтэй дүүгээ. Энийг хийв үзэгдэл мөн миний хувьд бол хийв үзэгдэл биш. Гэхдээ би эмэгтэй байсан ч гэсэн би эрэгтэй дүүгээ урал дээр нүсэж чадахгүй. Би эмэгтэй дүүгээ ч урал дээр нүсэж чадахгүй. Тэгсэн чинь Will Smith камерын өмнө ингээд маш олон удаа хүүгээ дургу байхад нь бүр хүчлээ татаж хангаагаад хөөн бүр ингээд эсэргүүцээ зүхтаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь аав нь урал дээр нүсгэж дайрж байна. Тэгээ тэрийгээ ихтэй ингээд мангар тухтай. Тэгсэн чинь камерын өмнө энэ хүн хүүгээ одоо ингэж урал дээр ингээ хичээн барин тэр хүнийг тухгүй байдалд оруулан барин үсэж байгаа юм чинь камер байхгүйд тэр аав хүн хүүтэйгээ яаж харцдаг байх вэ төсөөлөд үзтээ. За энэ бичлэгнээр би Jaguar Wright гэдэг хүний тухай ярина. За энэ хүн болохоор Америкийн дуучин юм байлээ. Street Stars гэдэг нэртэй юм подкасттай. Тэгээ энэ подкасттай хоёр ингээ мангар олон одуудыг зүгээр ингээ үннийг нэлцэлдэг амар хамаагүй ярьдаг юм эмэгтэй юм байна л да. Тэгээ би яг одоо яг энэ хэргийн талаар судалж байхдаа энэ хүний тухай олж мэдсэн. Jada Will Smith хоёр чинь 1997 онд гэрэлсэн баг ингээ 20 жилийн турш ингээд одоо юм гэрэлтийн харилцаанд байгаа шүү дээ. Сүүлийн 7 жилийн салсан болохоос тэр хоёрыг салсан гэдэг мэдээгүй байх үед энэ хоёр бол ер нь бол Холливуудын хамгийн том ингээ үлгэр жишээ асуудын нэг байсан. Ингээл ямар ч асуудалгүй ингээл амар гоё юм үлгэр дүүрэл авдаг бат бих байгаа ийм хосууд гэж явдаг байсан. Тэгээд тэгсэн чинь өөрийнхөө намтар ном дээр салсан гэдгийг хэлж байгаа. Тэгээд төр завсарлага авсан байх хугацаанд хүүгийнхаа найзтай явуулдаг байсан гэж хэлж байгаа. Ингээд энэ хоёрын харилцаа ер нь амар юм жигтэй сонирн болсон байхгүй юу? Тэгээд 2-3 жилийн өмнө Оскар дээр Will Smith эхнэрийгөө өмөрөөд Chris Rock-ыг алгаддаг шүү дээ. Тэр үедээ энэ хоёр эхнэр нөхрийн харилцаагүй салсан байсан. Тэгээд Оскарын алгадалт гэснээс Will Smith анх удаа камерын өмнө ингэж хүнтэй айгүй муухай ингэж хүчирхийллийн аргаар ингэж харьцаж байгаа явдал нь биш юм байна. За өмнө нь болохоор улаан хевсэн дээр явж байгаа үед нэг сэтгүүлч ингэ түүнээс юм асуусан чинь сэтгүүлчийг тэрвэржиж над түлхээд нүүрлэн ингээд гарынхаа ингээ артаар ингээ халагдаж байгаа тийм бичлэг байгаа. Тэр сэтгүүлч яг үннийг хэлж юу асуусныг мэдэхгүй л дээ. Тэгээ ямар ч муухай юм асуусан байсан ч гэсэн өөдөөс нь тэгэж биений хүч хэрэглэж хизээж болохгүй байхгүй юу? Тоохгүй явал да эсвэл өөдөөс нь адилхан уурлал да. Тэнийг байгааг нь хэлээ л дээ. Амар дээрлэхэд түлхээл ингэж мэнгэж байгаа. Хүмүүс болохоор за Will Smith Oscar дээр л ингээ ихнэрийгээ өмөрлөө. Ихнэрийгээ өмөрч алгацсан айгу зөв үйлдэл байлаа гэж хэлжсэн чинь Will Smith ер нь л дургууг нь хүрэх юм бол ингээ хүч хэрэглэхээс буцдаггүй юм шиг юм зан гаргаж байгаа байхгүй юу? Will Smith, Jada Smith хоёр болохоор өөрсдөө хоёр хүүхдийг ингээд маш жоохноос мөнгө олуулах юм хэрэгсэл болгож ашигласан гинэ. За Jada Smith-ийн хувьд гэвэл түүний хамгийн анхны кино нь болохоор Pursuit of Happiness гэдэг автаа тоглосон кино байсан. Энэ үед болохоор Jada Smith 6-7 настай байсан. Тэр хар жоохноос ингээд кино тоглолцсон. За үүнийхээ ардаас Karate Kid гэдэг кино тоглосон. Энэ бас ингээд маш том амжилтанд хүрсэн. Тэгж жагаад 15 наснда After Earth гэдэг автагаа бас нэг кино тоглосон байхгүй юу? Энэ кино нь ер нь ингээд 130 сая долларын өртгөөр бүтсэн ч гэсэн 60 сая долларын ашиг орлого олсон. Тэр маш зарлагтай, бүр 2 дахин их зарлагтай байсан гэсэн үг. Тэгээд үнэлгээч их айгүй муухай байсан. Хамгийн их шүмжийг Jada Smith авсан. Тэгээд аав нь болохоор уг нэг хэлж байгаа байхгүй юу? Одоо миний хүү Jada яг бүх зүйлийг яг миний хийгснээр хийсэн. Яг бүгдийг ингээд төгсгийсэн. За ингэж үжилгээнгүүд ингээд миний заавраар маш сайн байсан. Тэгсэн чинь 15 настай хүүгийн хувьд болохоор аавын хийв гэсэн болгоныг хийгээд тахад хүмүүс намайг хараагаад байна. Тэгэхээр аав надад буруу зөвлөгөө өгсөн байна. Намайг одоо ингэж хүмүүс хараалгуулах зүйлийг аав хийсэн байна гэд аавда одоо итгэхтэй алдаад аавда нэг юм хууртагдсан юм шиг мэдрэмж аваад тэгээд Jada Smith яасан гэж 15 наснда аав ээж хоёроос татгалзаад би ингээд хууль ёсны дагуу аав ээжсээ хараат бус ийм хүн болмоор байна гэж юм хүсэл төгсөн. Өөрийнхөө хүссэн зүйлээ ямар ч хүүгүй, шимтгэлгүй, урьдчилгаагүй авахыг хүсэж байгаа хүмүүст гоё үйлчлэгийг танилцуулах гэж байна. За Money гэдэг аппликейшн байдаг шүү дээ. Энэ аппликейшн дээр OmniPay гэдэг үйлчлэгээ нэмэгдсэн байгаа. За тэгээд OmniPay дээр байгаа хүссэн бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг сонгоод
урьдчилгаа төлөхгүйгээр 4-6 удаа хувааж төлөх эсвэл 12 сарын хугацаатай лизингээр худалдаа авалт хийх боломжтой байгаа. OmniPay-ээр өөрт амраар төлөөд хүссэн бүтээгдэхүүнээ аваарай. 15 наснда аав ээжээсээ татгалзаад байна шүү дээ. Тэгээ энэ нь олон нийтэд шок болохоос гадна аав ээжд мэдээж амар шок болно. Яг аав ээж нь бид нарыг юу буруу хийсэн бэ гэд. Гэхдээ эцэст нь Jaden Smith тэр одоо шийдвэрээ болсон л доо. Тэгтэл 15 наснда аав ээжээсээ татгалзахаар ийм сонголт хийж гинэ гэдэг чинь аав ээж нь түүнд бүр ямар их дарамт болсон болоод тэр хүүхэд тийм сонголтыг хийх үү? Аргаа барсан хүүхдийн үйлдэл байгаа зү. 18 нас хүрээд өөрөө яг насанд хүрсэн хүн болж байгаа шүү дээ. Аав ээжээсээ ингээд хараад бос юу хүснэ хийж болно гэд. Гэсэн чинь 3 жил хүлээж чадахгүй юм гэхээр тэр хүүхдийн үед амар хэцүүсэн байгаа даа. Энэ хоёр яаж хүүхдээ хүмүүжүүлт юм бэ? Энтэр гэл ер нь айгүй их юм мэдээ ярилцлага энэ төр байгаа л да. За энэ талаар жоохон байж байгаа дээрээ. За түүний охин Will Smith-ийн тухай ярихад тэрээр бас багаас айгүй дуулах дуртай байсан. Гэхдээ хизээж гяс дуучин болоодгаа гэж яарж байгаагүй. Яг хүүхэд нас шиг өнгөрөөмөр байна. Ингээд сургууль мургуулаад өгчөө тэгээ яг гоо ингээд дууныхаа карьерт ингээд өсөл мөрөөдлөө ингээд дагаж явмаар байна гэсэн чинь бас маш жоохноос нь дуулуудаад эхэлсэн. За Jaden Smith-ийн бэлгийн чиг хандлагын хувьд гэвэл яг тодорхойгүй байдаг. Одоо сошиал медиа инфлюенсер охинтой үерхэж байгаа ч гэсэн яг bisexual уу, gay уу, straight уу гэдээ бас тодорхойгүй байдаг байхгүй юу? За тэгсэн чинь 2018 онд Jaden Smith тайзан дээр байхдаа Tyler the Creator бол миний хараал эзэн найз залуу, миний бүхий амьдралын турш тэрээр миний найз залуу байж ирсэн гэдэг ингээ ойролдог. And I want to tell you guys something Tyler doesn't want to say, but Tyler's my boyfriend and he's been my boyfriend my whole life. Tyler the Creator is my boyfriend. Тэгсэн чинь тухайн үедээ Tyler the Creator ингээд хуруугаа ингээл үгүй гэл ингээд өсчтрүү ингээл нaan худлаа ярьж энэ үгүй шүү буруу ойлгов гэд ингээ инээж байгаа харагдана. Тэгснэ Jaden Smith дараа нь Twitter дээрээ одоо ингээд чи нэг эсрэгүүдч чадахгүй хүн болгон мэддэг болсон гэд ингээд пост хийсахгүй юу. Тэгсэн чинь Tyler the Creator зөрүүлээд хаа чи ингээд үнэхээр алзуу юм аа утгатай ингэжсэн. Тэгээ тэр үед үнэхээр тоглож хэлсэн үү эсвэл жинхнээсээ хүмүүс жоохон хин төхөх гэсэн үү мэдэхгүй байна. Гэхдээ Tyler the Creator ч гэсэн гей байж магадгүй гэд тиймэрхүү таамагуд бас байгаа. Яг гэвэл нэг удаа ингэж жирэгжсэн. Би хэдэн өдрийн өмнө уг нь ингээд яг бидний чиг хандлага come out гэдэг чинь straight хүн хідэж come out хийхгүй байхгүй юу? Одоо эсрэг хүснээ сонирхдаг хүн, яг ижил хүснээ сонирхдаг, эсвэл хоёулангийн сонирхдаг, эсвэл одоо өөр зөндөө олон юм бидний чиг хандлагууд байгаа шүү дээ. Яг тийм чиг хандлагатай хүн өөрийгөө ингэж зарлахтаа тэрийг come out гэдэг. Тэгээ би хэдэн өдрийн өмнө come out хийх гэжсэн чинь танд үрдээс намайг тоогоогүй гэж Tyler the Creator жирэгжсэн. Тэгээ бас өөрийнхөө дуун дээр би ингээд цагаан арьстай хүүхдүүдтэй үнсэлцдэг гэлүүний тиймэрхүү утгатай бас үг ашигласан байдаг. Тийм болохоор Jaden Smith бас тухайд үнэн ярьсан ч гэж магадгүй. Энэ талаар бас хинч мэдэхгүй. Тэгснэ бас 2024 оны Coachella дээр Jaden Smith, Justin Bieber хоёрын айгүй эвгүй бичлэг байдаг. За Jaden Smith Justin-ийн араас ингээ амар ингээ ойрхон тэрвэрж байгаа байхгүй юу? Яг ингээ таа зэсгээ бүхсрүүний бүр ингээ амар наацсан. Тэгэл тэр хоёр ингээ бүжиглээл. Тэгснэ Jaden адаас нь тэрвээл. Тэгээ Justin эргэж хараад яг Jaden-ийн хүзүүн дээр үсэж байгаа юм шиг юм бичлэг байдаг. Тэг хүмүүс тухайд өмөрхтөө зүгээр л найзууд ийм байж тээ, найзуудтай хоорондоо ингээл байж байгаа үстэй гэж тэгжсэн. Зарим нь болохоор энэ ердөөсөө яг ингээд straight залуучуудын vibe-ыг ердөөсөө өгөхгүй байна. Айгу gay vibe өгч гинэ гэж хэлчихсэн. Тухайд тэр хоёр ердөөсөө ингээ хүн хажуунаас бичлэг хийж байна гэж мэдэхгүй байсан. Тэгэхээр ямар ч бичлэг камер байхгүй үед энэ хоёр хоорондоо ингэж харцдаг юм бол бидний хараагүй бас зөндөө олон тиймэрхүү одоо юм дотн байдлыг тэр хоёр бас хийдэг гэж магадгүй те тэгж араадасаа тэрвэрлдэж бүжиглэх бивийнхээ хатар мацар дээр үнсэх гэдгээс илүү эсвэл тэр хоёр магадгүй цогтой байсан баг. За одоо бүгдээрээ Will Smith-ийн бэлгийн чиг хандлагын тухай ярий. За бүр аль дээр үеэс хойш Will Smith бол ижил хүүхдийн сонирхогч гэсэн ийм цуурхлууд зөндөө явж исэн. За Alexis Archer гэдэг эмэгтэй жүжигчин Will Smith-ийг ингэж хэлжсэн. Facebook пост өгдөг хгүй одоо тэр Facebook пост устгацсан. Тэрнээр болохоор Will Smith-ийн анхны эхнэртэйгээ байж байхдаа Will Smith эхнэрийнхээ ардуур өөр залуучуудтай унтаад байдаг гэсэн болохоор эхний гэрэлтэнд бүтлгүүцсэн гэж ингэж хэлж байгаа байхгүй юу? Худлаа ярьсан ч гэж магадгүй, үнэ ярьсан ч гэж магадгүй. Trisha Paytas гэд бас нэг юм YouTuber дуучин нэг юм эмэгтэйдэг амар тэнэг зав. Энэ үнэхээр үнэхээр юм хүлгээ хомоотой тийм эмэгтэй. Ямарч бүр ингээд наадахаа 10 жилийн боловсралж байхгүй. Яагаад бид нарт татах хүч хэрэгтэй юм? Татах хүчийг юу анханасаа яах гэж үүсгэсэн юм? Бид нар татах хүчгүй зүгээр амьдарч чадах гэх ингэж яриад явдаг юм байхгүй юу? За тэгээд тэр бас ингэж хэлдээсэн нэг бичлэгэн дээрээ Will Smith миний эрэгтэй бүжигчтэй унтах гэж оролцсон. Тэд нар дурггүй ах чинь унтыг гэж хүчлээдсэн. Гэт ингэж хэлсэн. Jada Pinkett really gonna listen.
How about worry about your daughter being naked in bed at 13 with her 20-year-old boyfriend on the internet? How about worry about that? How about worry about your fucking cheating husband my male dancers, when they didn't want to? How about talk about that? Тэр эмэгтэй хичнээн тэнэгч гисэн худалч бол биш байж магадгүй. За, Puff Daddy Jennifer Lopez-тэй үерхдэг байх үед Jada Smith, Will Smith хоёр одоо мэдээж хосууд байсан. Тэгээ тэр дөрөв ингээд дөрүүлээ найзалдаг байсан гинэ. За, тэгсэн чинь Puff Daddy-гийн хамгаалагч байсан залуу ингэж хэлжсэн байна. Puff Daddy над дээр ирснэ. Will Smith, Jada Smith хоёр Jennifer Lopez-тэй group sex хийхийг хүсэж байгаа юм шиг байна. Чи намайг ажиглаж байгаарэ. Би ингээд Will Smith-ийг зодчих магадгүй шүү гэж ингэж хамгаалагчтай хэлжсэн гинэ. За, тэгсэн чинь бүр хэдэн жилийн дараа Puff Daddy Jimmy Kimmel-ийн нэвтрүүлэгт оролцохдоо Jimmy ингэж асуусан. За, чиний нэм бичлэг чи яваад байна үнэ юм уу? Чиний хамгаалагч ингэж яриад яваад штэ гэд. Тэгсэн чинь мэдээж Puff Daddy үгүй гэж хэлсэн л дээ. Гэхдээ энэ асуултыг сонсож явах үед түүний гаргасан реакшн нь ердөөсөө үгүй гэж хэлэхэд нь итгэмээргүй санагдсан. Яг ингээд бүр ингээд шоконд орсон. Ингээд яг юу гэж хариулах уу? Гэд бүр яг юм төвхтөрөө гаргацсан юм тариатай байсан. Тийм болохоор дараа нь үгүй гэж хэлсэн ч гэсэн ердөөсөө ингээд үнэмшмээр байгаагүй. Saw a guy on the internet the other day. He said he used to be your security guard, who said that when you were dating J-Lo, Will Smith and Jada tried to pick her up on a three. We're going to beat up Will Smith. Is that true? За, түрүүн Jaguar Wright гэдэг эмэгтэй гэрсэн гэсэн штэ. За, энэ эмэгтэй бас подкаст нэр ингэж хэлжсэн байна. Will Smith, Jada Smith хоёрын гэрээс залуу хөвгүүд ингээ ойрлж ингээ зүхтааж гардаг. Mick Mill ойрлж зүхтаж гарч исэн. Brysher Gray гэдэг залуу ойрлж зүхтаж гарч исэн. August бас ингээ ойрлж зүхтаж гарч исэн. Тэгтээ тэр үлдсэн. Тэр хүүхд ямар нэг ингээ сэтгэлзэн асуудалтай байсан баг. Ямар ч тэндээ үлдээд Jada Smith-тэй ингээ харилцаатай болсон. And young men have left their house screaming to get away from them in their mentorship. Meek Mills, Bashir Gray, left that house screaming. August the only one that stayed, and I guess he was really sick. He needed out. Mentorship буюу одоо чамааг одоо энэ урлагийн ертөнцид ингээ хүлээж ингээд замыг чинь зааж өгнө гэд ингэж менторлох, багшлах нэрийн доор тэднийг ингээ хүчирхийлжсэн, шүсрүүд юм хийлгэжсэн. Тэгээ залуу хүмүүс ингээ ойрлж гарч ирсэн гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ тэр юм ихтэй юу ч хэлсэн гэж Will Smith хүүгээ хүчинсэн, Mick Mill-ийг хүчинсэн, Brysher Gray бас хүчинсэн. Тэгээ ихнэр нь юу ч хэлэхгүй, мэдсээр ижиж юу ч хэлэхгүй тань байгаадсан гэж ингэж хэлж байна. Will Smith, Jaden, he sharing, he Meek Mill. Хэрвээ та нар одоо энэ зүйлийг худлаа гэж бодож ивэл руу ярьсан Brysher Gray гэж залуу шүү дээ. Энэ болохоор Америкийн жүжигчин залуу юм байна л да. 2024 оны 1 сард Will Smith Puff Daddy хоёрыг шүүхэд өгсөн. $50 сая нэхэмжилсэн. Давхцал гэж бодож байна уу? Би л тэгж бодохгүй байна. Мэдгүй баячуудын амьдрал одоо юм калт малт гэдэг байгаа шүү дээ. Ийм зүйл нь би яг үндэ итгэдэг байхгүй юу? Ийм харын шашин, буруу шашин, тийм өргөл өргөх, тэгсэн чи тийм амар балиар ийм үдшилэг зохион байгуулах, жоохон хүмүүсийг хүчирхийлэх, бибитэйг унтаж хөвтөх ийм зүйл нь хэвэн болцсон. Тэрэндээ ингээд дуртай тэргийг хэвэн гэж боддог. Тэг ингээд алдар нэр юу мөнд ингээд хүрхээр ингээд бүр амар гаж болдог гэж би бол тиймд амар итгэдэг. Тийм болохоор энэ Smith-ийн гэр бүлийнхэн Puff Daddy-ийн Freak Offs show гэдэг ийм үдшилэгтэй байсан бол үнэн л ах. Тэгвэл яагаад Brysher Gray тэднийг ингээд шүүхт өгөх юм? Худлаа юм бол. За Charlie Mack гэдэг ийм одоо продюсер залуу Brysher Gray-г Will Smith-тэй танилцуулж ирсэн байна л да. Тэндээсээ Will Smith Puff Daddy хоёртой ингээд танилцсан юм байна. За тэгээд тэр хоёр ч за ингээд би тэр чамайг mentorship хийн, чамайг ингээд замын чинь зааж өгнө мөгн гих нэрийн доор нөгөө нэг Freak Offs show гэдэг зүйлэндээ ингэж оруулж урд татдаг байсан гинэ. Тэгээд ууг нь Brysher Gray анх жүжигчин гэхээс илүү рэпер болохыг айгүй хүсдэг байсан. Тийм болохоор Puff Daddy-тэй ингээ айгүй ойрхон за Puff Daddy ингээд миний замыг зааж өгөх юм байна. Одоо энэ хүн чинь дуучин рэпер хүн байна гэж тэгж байгаа штэ. Эхэндээ болохоор тэрийг хийгсэн зүйлийг ингээ хийгээд тэр Freak Offs тэрний гажгуудын үдшилэг гажгуудын цуглараан дунд ингээ очиж мач яж яснаа. Сүүлдээ би арай л их юм золиослох гээд байна. Би ингээд хичнээн рэпер олмоор байгаа ч гэсэн би энэ зүйлийг төвч чадахгүй нэ гэж болсон юм шиг үлээ. Тэгээд угаасаа Will Smith Puff Daddy хоёрыг энэ бол эднэр бол миний менторууд, тэгээ миний багш нар гэж ингэж хэлж байсан. За тэгсэн чинь хамгийн сонин юу гэж 2024 оны 1 сард ингээд шүүхт өргөжлөгсөн гэж байгаа штэ. Тэгсэн чинь 2 жилийн өмнө Jaguar Wright-ийн тухай ярьж байсан. Энэ бас давхцал гэхэд арай сонирм байгаа. Магадгүй хэтрүүлж ярьсан байж магадгүй л дээ. Гэтэл ямар нэгэн бэлгийн дарамт ч юм уу ямар нэгэн муухай зүйл хийсэн л ах.
Will Smithтэй ажиллаж байсан нэг залуу нэг ярилцлаганд орсон байгаа байхгүй юу? Tasha K-ийн podcast гэдэг. Тэгээд Will Smith дээр болохоор 90-ад оны сүүл 2000-ад оны их үед ажиллаж байсан. За тэгснээ Hollywood болохоор ингээд хизээж хоторч болдгоо. Тэгээд хоторуулж ингээд шууд ингээд хасагддаг одоо ийм зээл байгаа. Тэгэд ингээд нэг нэвтрүүлэг ч юм уу мэдгүй ямар нэгэн лайв ч юм уу юм болох гэж байгаа. Тэр нь бол сонсоогүй. Тэгэд ингээд Will Smith байхгүй болсон гинэ 3 минут хоцорсон. Тэгээд нөгөө залуу чи ингээд Will Smith ингээ хайгаад байгаа байхгүй. Walkie talkie гэдэг нэг юм хар юм байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээ яриад Will Smith хариулахгүй, уцаа авахгүй, машин гадаагаад идэг, хувцалах өрөөндөө байхгүй, нойлд байхгүй, доотлын кафенд байхгүй. Тэгэл ингээд хайж агаад Dwayne Martin-ийн хувцалах өрөөлөө орсон чинь тэр хоёр шалдан байсан гэсэн. Dwayne Martin нь буудангийн хажууд ингээ зогссон. Will Smith буудан дээр ингээ өвдөглөөд цааш харсан байсан гэсэн. Шалдан. Тэгээд тэр хоёр секс хийжсэн гэсэн. All right, I open the door to Dwayne's dressing room, and that's when I see Dwayne and having an with Will. Let me process that for a second. There was a couch, and Will was bent over on the couch, and Dwayne was standing up. It was there. Тэгээд тэр залуу тэрийгэ подкаст нэр ярьж байгаа байхгүй юу? Тэр залууд худлаа ирэх шалтгаан байгаа юу мэдгүй. За магадгүй ингээ худлаа илээд хар тэр хүн анхаарал ирэнтэй ингэж ярьсан чи үнэн үү таас тангдаг байсан биш тэгэл ингээл амар анхаарал иргээд тэгж худлаа ирсэн байж магадгүй л те. Тэгсэн чи энэ залуу дараа нь дахиж яг тэр подкаст нөрөөд ингэж ярьж байгаа байхгүй юу? Намайг ингэж ярилцлага өгсөний дараа Jada Smith Will Smith хоёр 9 цагийн дотор шууд хариу хэлсэн. Ертөөсөө хизээж тийм болж байгаагүй бла 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 гэд. Тэгсэн чи энэ хоёр хизээж иймэрхүү худал хуурмаг юмд дандаа чимээг өнгөрдөг, тоохгүй өнгөрдөг гэд. Тэгвэл яагаад энэ дээр ийм хурдан хариу өгсөн бэ? Яагаад гэвэл энэ үнэн болохоор үнэн гэдэг нь батлагдахаас айж байгаа болохоор ийм хурдан хариу өгсөн гэж тэр нэг хамт ажиллаж байсан залуу хэлсэн. It's ridiculous, right? And it's nonsense. And this is a person that tried a shakedown, a money shakedown that didn't work. We're going to take legal action. The reason Will responded, the reason why Jada responded, because they know it's true. Will's never responded. And they responded in less than 9 hours. They did. That was a fast response. That was because he know what I saw in that dressing room. He know other things that I saw. She did all this to try to scare me, but I fear no one but Allah. Jada, listen, in 2 weeks, if you don't sue me in 2 weeks, if Tasha K will have me, I'm back here and I'm dropping evidence. Period. За тэгээд Puff Daddy дээр өмнө нь хамгаалагч хийжсэн залуу бас ингэж хэлсэн байна. Puff Daddy-гийн өрөөнөөс нэг юм шалдан артист залуу гарч ирсэн. Гинэ тэр залуугийн нэрийг хэлээгүй. За тэгснээ тэгж хэлсэн гэсэн. Чи энэ ингээ өрөөлөө ормооргүй нүү? Сайн ингээдтэй амар галзуу зүйл боллоо штэ гэж хэлсэн гэсэн. Will Smith болохоор өмнө нь артист байсан, рэпер байсан. Жүжигчин болохоос өмнө тэг зүгээр нэг ингийн рэпер биш бүр Грэмигийн шагналыг 4 удаа авч ирсэн ийм амарлаг артист байсан байхгүй юу? Тэгээ тийм артист байсан болохоор Puff Daddy-тэй танилцаад тэгээ Puff Daddy-гийн Freak Off гажуудын тэр одоо цуглаан гэдэг зүйлийг мэдээд тэгээ тэгж илтгэж орсон баг. Тэгээ хүмүүс яг тэр Puff Daddy-гийн өрөөнөөс гарч ирсэн шалдан артист эрэгтэй залуу бол Will Smith гэж бодож байгаа. За тэгээ тэр хамгаалагч залуу бас ингэж хэлсэн. За Puff Daddy тэр хоёр нэг юм exotic буюу ийм нэмэх 18 номын дэлгүүр л орсон гинэ. Нэг юм шар цаасан уутан дотор ингээл Puff Daddy ингээд номнууд аваад хийгээсэн гэсэн. Тэгж яагаад нэг хамгаалагч зогсож исэн газрын хажуу талын тавиураас ингээд дээдлээс ингээл юм аваад ингээл хийгээсэн гинэ. Тэгээ нөгөө хамгаалагч ингээд дээш харсан чинь тэрэн дээр нь нөгөө нэг өгзгөнд хийдэг унжуурга гэх юм уу тийм юм авч ирсэн гэсэн. Нэг юу гэж хэлэх юм би мэдэхгүй байна л да. Тэдсэн чинь нөгөө хамгаалагч нь ингээд Puff Daddy-тэй хамгаалагч ажилтан эзэн гэсэн ийм харилцаатай биш ингээд хоорондоо хөгжилдэг тийм харилцаатай байсан гинэ. Тэснэ хүүе чи одоо надад өгзөгний залгуураараа яах гэж байгаа. Ингээл амар инээсэн чинь би ингээд тухтай шопинг хийж болох уу гэд ингэсэн нөгөөтг нь. Тэгээд тэснэ шарт хооронд хийсэн юм аа бичүүлэхгүйгээр шууд ингээд бод мөнгө өгсөн гэсэн. Тэгээ Puff Daddy хизээж $20 $50 гэдэг энэ жижиг хажиг мөнгө авч явдаггүй дандаа $100 дэвтгэртүүд авч явдаг. Яг юм бод мөнгө шууд өгсөн гэсэн. Юу авснаа харуулахгүй тулд. Олон улсын баталгаад бооцооны сайт 1x бит дээр та хөлбөмбөг бүх цагс эсвэл дотооны баг дээр бооцоо тавьж болно. Мөн эдгээрээс гадна олон төрлийн тоглоомч бас байгаа. Ruby 1 гэсэн кодыг ашиглаж бүртгүүлсэн үед эхний орлогоо 2 дахин үржүүлж авах урамшуулалтай. Эрсдлээ тооцож хариуцлагатай оролцохыг сануулж байна. Хоорондоо уялдаа холбоотой давхцлууд гэхэд бүр арай л амар давхцл байна. Тэгээд яг Jada Smith хэрхэн хүүгээ Puff Daddy-д ингээ өгч хүчирхийлүүлж ирсэн бэ гэдэг дээр за Karate Kid-д тоглосны дараа Jada Smith хүүгээ за чи ингээ Puff Daddy дээр хэсэг бай гэд ингээ явуулсан гинэ.
Тэгээд тухайд Jaden Smith ингээд нэг санаа зовхгүй яагаад гэвэл аавын сайн найз гэ баг гэр бүлийн гишүүн шиг болсон байсан болохоор тэгээ оцсон гэж байна. Тэгээд ингээд тэр хүнтэй хамт байх хугацаанд тэр хүн нөгөө нэг гажгуудын үдшилгээ ингээ хийдэг. Тэгээд тэр үедээ ингээ маш ингээ ёс бус тиймэрхүү балиар зүйлүүдийг хийдэг. Тэгээд тэрэнд нь Will Smith ч очдог, Jada Smith очдог, Usher очдог, Justin Bieber гээд бас юм танил царайнууд байдаг байсан гэж байна. Тэгээ эхэндээ Jaden Smith тэр нэг амар тухгүй юу санагдаж байгаад тэгээ сүүлдээ тэр нэг олон давтагдаа тэгээ сүүлдээ тэрэндээ ингээ тухтай болсон гэсэн. Энэ дээр хөдөлгөөн ингэж бодъё л доо. За хичнээн Jaden Smith ингээ Puff Daddy-тэй хамт байсан ч гэсэн за яг ингээ хүүхдийн хажууд нөгөө нэг балиар гажгуудын юм хийдггүйсэн гэж бодъё. Will Smith Puff Daddy хоёр удаан найзалж байгаа. Найзынхаа хизээч тийм балиар ямиг мэдгүй байна гэж байхгүй. Найзаагаа тийм балиар зүйл хийдэг гэдгийг мэдсэрэж хүүгээ тэр хүн дээр ямар ч хараа хяналтгүй үлдээх нь зөв үү? Ямар эцэг гихтэх үү? Тэгээ түрүүн яг одоо эцэг гэхийн хүмүүжил нь ямар вэ гэдэг дээр ярьжсэн шүү дээ. Тэр сэдврийг оръё. Jada Smith хүүгээ насан туршаагүй байхад нь масууруулах юм зүйлтэй танилцуулсан гэсэн хүүгээ. Ийм масууруулдаг мөөхтэй хүүгээ анх танилцуулсан хүн бол ээж нь. Юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр тэр хоёр хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлдэг гэсэн. Ингээд 13-тай 15-тай хүүхдүүдийн талаар ингэж ярьж байгаа байхгүй юу? Манай хүүхдүүд юу хүснээ хийж болно? Гол нь за ингээ миний хийж байгаа юм ингээд ямар ч аюулгүй шүү гэдгийг ингээ өөртөө ингээ тайлбарлаж чадчихвэл юу ч хийж болно гэж ингэж хүмүүжүүлдэг гинэ. Ингээ хүүхдүүдтэй тэр жоохон хүүхдүүдэд амар хэрэгчлэг олгодог. Тэгэл үгүй энэ чинь муу юм байхгүй шүү гэж тайлбарлаж чадчихлаа хүснэ хэлдэг гэж юу гэсэн үг вэ? Тэгээд тэгснэ тэр хоёр бас ингэж хэлжсэн. Битээр хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ маш их алдаа гаргаж исэн. Ингээ маш хэтэрмээр зүйлүүдийг хийлэгжсэн. Тэрэндээ харамсдаг гэж хэлж байгаа байхгүй юу? Гэтэ яг ямар хэтэрмээр зүйл хийлэгжсэн гэдээ хэлж байгаагүй. Тэгээд Jada Smith, Will Smith хоёр ч хоёулаа нэг юм одоо юм cult гэдэг байгаа шүү дээ. Буруу нэг тийм шашны номны зүйлд ингээд уруу татагдсан. Тэгээд тийм үнэхээр бодолтой хүмүүс бол буруу гэж бодож исэн бол тэр зүйлд орохгүй байхгүй юу? Тэм болохоор зөв гэж бодож байгаа. Битээр хийхэд зүгээр, битээрийн хүүхдүүд ч гэсэн хийхэд зүгээр. Гэхдээ хүүхдүүдийг ингээд тэр Puff Daddy энтертэй ингээд хамт байлгадаг. Насан туршаагүй хүүхдүүдийг хүчрхийлэх дуртай гэдэг юу гэсэн үг юм? Бичлэгнийхаа төгсгөлд бидний тухайн мэдээ цуглуулж хахад Meek Mill Puff Daddy хоёрын унтчихтаа хийжсэн бичлэгний аудио задарсан баггүй юу? Яг тэгээ энэ аудиог нь би олсон. Тэгээ тэрийг та нарт сонсгоё. Бүтнээр нь оруулах гэсэн чинь YouTube-ээс community guidelines зөрчсөн байна гэдэг нь та нар өөртөө хайгаад бүтнээр нь сонсоод үзээрэй. Одоо ингээд Will Smith-ийг одоо би бол яг Will Smith-ийг гоё гэж боддог гэсэн хүмүүс зөндөө байгаа байлгүй дээ тий. Тэгээд би үнэндээ яг айгу гоё хүн гэж боддог гэсэн байхгүй юу? Мэдгүй судалдаггүй ч гэсэн ингээд харахад нүдэнд дулаахан айгу гоё гэр бүлдэг ийм буруу дөрөв нэг юм тийм 9 шидийн хил амныг ингээд амар паблик задарсан юм байхгүй. Тэгээд ингээд судлаад үзсэн чинь Will Smith-ийг би яг одоо ингээд хідээж хуучнах шиг харахгүй. Тэдний асуудал нь бүр ингээд ийм үндсэндээ нэг юм ингээд ялзарсан. Тэгээд тэр нь ингээд хүүхдтэй болоод хүүхдүүдэд хүмүүжүүлэхэд ч гэсэн айгүй ингээд муухай илрээд та нар тэгээд энэ зүйлд итгэж гин үү юу гэж бодож гин ийм байх боломжтой юу баячууд тэгээ freak off тэгээ гажгуудын шоу гажгуудын цуглараа гэсэн шидийн балиар юм хийдэг иймэрхүү цуглараа болдог гэж бодож гин үү одуудын амьдралд өнөөрөө тэгээд дараагийн бичлэгээр Justin Bieber хар багасаа хэрхэн хүчирхийлэлд бэлгийн дарамт өртөжсэн тухай ярина. Puff Daddy Justin Bieber-ийг хүчирхийлсэн байж магадгүй. Ellen DeGeneres Justin Bieber-ийг хүчирхийлсэн байж магадгүй. Яг Justin дээр тусна хэрхэн багасаа Justin зүгээр нэг хэрэгтэй үний бовыг ингээ хөгж байгаа. Тийм бас юм яваадсан шүү дээ. Бид яг энийг түрэн ба жоохон юм судалсаахгүй тэгэл хэрвээ үнэн бол би бүр Justin-ыг амар өргөцсөн. За тийм талаар дараагийн бичлэгэн дээр ярина. Bye.